Бид нар чинь тэр үед хүүхдөөсөн пианористын тэгж дуулж сансрын баатруудаа хүлээж авч одоо Монгол хүн болгон омгшсон хүүхдүүд бүр дуу зохиож тэр чинь өдөр тутмын дууны хөвшил болсон. Монголчуудын тийм бахархал болсон. Тийм сайхан үйл явдал болж ирснийг би тод санаж байна. Тэгээд тухайн сансрын Соёз 39 тэр очиж солиод 6 дээр эдийг туршилтуулбал тухайн шинжлэх ухааны том одоо туршилт том үйл ажиллагаа зөвхөн сансарт нис үйл явдалд гэдэг бас Монгол улсын хувьд гэсэн шинжлэх ухааны Монгол улсын шинжлэх ухааны гэсэн том төвшил болсон гэж эрдэмтэн судлаач үздэг. Тухайн үед чинь бас Монголын бүтээгдэхүүн тэгээ таны нэг зургатаар ярьж ирснийг сонссон нэг уяхан зам төв гэдэг монголчууд яаж тэгж онж хэлсэн юм бэ гэдэг тэр. Тэг үнэхээр манай дэлхий бол одоо үнэхээр гоё үзэсгэлэнтэй үгээр хэлэхэд хэцүү сайхан одоо зураач бол зурхал баг. Тэгээд хараад миний дотор одоо бодогдсон юм гэхдээ монголчууд яагаад уяхан зам төв гэж хэлж вэ? Тэнд очиж үзсэн юм шиг тэрийг харсан хүн л хэлмээр байхгүй. Тэгээд дуулаад явж исэн ард түмэндээ монголчууд. Тэгээд салют 6 станцын бүхээгд бас одоо уяхан зам төв наран дуугаан нар банцад хаан болж авсал да. Урлагийн одоо чөлөө цаг гэж байдаг тэргээр одоо бид хамгийн сайхан уул ус байгаль за тэгээ соёлынхаа одоо гайхамшигтай юмнууд үзүүлдэг дуу хоор морин хоороо тэр тусмаа одоо нар банцад уяхан зам төв нарыг дуулаад хад бол цонхоор харахад үнэхээр л одоо нэг сэтгэл хөдлөж монгол хүн гэдгээрээ бахархаас аргагүй тийм сайхан байсан да тийм байдгийн блэ. За фам туангаа бол бас нэг жилийн өмнө 80 онд Азаас анхны сансарт ниссэн хүн болж байсан. Одоо Сөнөг Чонгоцын хэсэгч юм Дани Баатар хүн сансарт ниссэн түүх үйл явдлыг дэлхийд даяараа манай улс ч гэсэн бас тэмдэглэж ясныг бас санаж байна.